Ингээд заримдаа ингээд ярихтай гин туурж муурлаад би ер нь чиний визийг сонгож өгөө боллоо энтергээ орилон заяа. Омоо. Энэ гадаад оюутан одоо солилцооны эрдэмтэн ингэж визээр нь дарамтлна гэдэг бол маш том этикийн асуудалд маш тийм моралгүй, ёс зүггүй, ёс туртахангүй явдлахгүй. За тийм явдал бол ингээд зөндөө болдог гэсэн үг тэр лав. За тэгээд дараа нь ингээд хай хацайл мууинга байна. За ойрд яриа бичлэг хийв юм байна. Өнөөдөр нэг яриа бичлэг оруулъя да хэдүүлээ. За өнөөдөр юуны талаар ярих гэж байгаа юм бэ гэх юм бол Солонгосын лав болон Америкийн лавыг харьцуулах гэж байгаа. Надаас нөгөө нэг инстаграмаар хүүхдүүд асуугаадсан байхгүй юу. Наа чин тийм гоё вэ нөө Солонгосоос хэр вэ? Та нэг харьцуулсан тийм бичлэг оруулаа гэж гээд. Тэгээ би тэгэд чи нэг ирээд удаагүй байсан. За би ядаж нэг харьцуулах хүч туршлагатай болчоод харьцуулах хүч хэмжээний нэг цаг хугацаа өнгөрсний дараа дор хаяж нэг жил өнгөрсний дараа харьцуулъя та гэж бодож исэн байхгүй. Тэгээд одоо би чинь энэ дэр баг 2 жил болчлоо шүү дээ. Тэгээ нэг жил нь тэр хятад профессорын доор нэг токсик лабд байсан. Тэгээ одоо энд хүүхдийн тархины хавдрын лабд болохоор ороод бараг жил болох гэж 5 сард одоо жил болно. Тэгээ тэр токсик лаб гээд байгаа учраас бас жоохон ярий заяа. Би ингээд ярихаар ингээд нэг тийм юм сурж авсан газараа жоохон муулаад байгаа юм шиг санагдав. Муулах юм шиг санагдаад тэгээд за гээл өнгөрөөгдсөн. Тэгээд одоо тэгээд наанаад чиг тэгэж жоохон амар хэцүү байдалд бити ороосоо гэсэн үгнээс тийм. За тэр токсик лоббийн талаар бас жоохон ярья гэж бодсон. Гэхдээ би одоо Солонгост штий бас нэг токсик лобд байж үтсэн. Тэгээд зүгээр гоё лобд байж үтсэн. Энд бас нэг токсик лобд байж үтсэн. Одоо гоё лобд байна. Ингээд аль улснаас нь хамаарахгүй заяа. Ямар профессор доор ажиллаж байна л гэдгээс нь хамаард юм гэж би бол одоо дүгнээд байгаа. Тийм болохоор профессороо ингээд сонгохдоо маш сайн судлах хэрэгтэй. Одоо би чи анх магистрт орохдоо чи юу профессороо сонгох. Профессор л намайг сонгоод одоо тэр нь л орё гэдэг байл ш. Тэгээ аль тэнцэн дөрөв л орё гэд тэгсэн чи одоо орчин үед чинь тийм биш болсон байна. Та баруун бакалавраас ахуулаад ингээ бакалаврын хичээлүүд байдаг штэ. Хичээлүүдээ үзээд аль нь сонирхолтой ихэнх өвчин л угаасаа идэвхрэхгүй өвчнүүд байдаг ш. Тэгээл нөгөө нэг гормоны хамгийн сүүлд нь л нөгөө нэг преднизолон, дексаметазон гэл эмчилгээний аргууд байгаад байдаг шүү дээ. Тийм өвчнүүд нь аль нь таны сонирхлыг татчихин тий. Энэ өвчнийг цааш нь судалж үзэхээс энэ өвчний эмчилгээний аргыг нээж үзэхээс ч гэдэм юм. Тийм бодол ингээд бакалаврт багт чи ингээд төрөвл тий. Тэр чиглэлийнхаа тэр чиглэлээр ажилладаг профессоруудыг хайгаад бүхэл сургууль баг ингээд ажиллаж идэг заяа. Солонгост ч вэ, Америкт ч вэ, бусад орнууд ч вэ. Тэгээд тэр лабыг хайгаад тэр профессорын ингээд ямар пепер хэвлүүлсэн бэ, яг ямар аргаар энэ өвчин дээр ажиллаж байгаа, ямар шин нээлтүүд хийсэн байгаа гэдэг нь олоод өөрт чинь таалагдвал тэгээд тэр профессор руугаа би таны ийм пеперийг уншлаа. Тэгээ би энэ чиглэлээр ингээд бакалавра төгсөөд магистр сурах хүсэлтэй байгаамаа. Энтергээ мэйл хүч хэрэгтэйсэн байлээ л дээ. За. Тэгсэн чинь би чи явах гэдэг мэдгүй юм чи ангаах төгсөөл Солонгосын бол хэлний бэлтгэлд орсон. Хэлний бэлтгэлээсээ магистрт орно гэл нөө хэлний бэлтгэл чинь бас нөө визмис нөө хугацаатай штэ. Хугацаанд дуусгаад бошуухан л хамгийн нөө түрүүн тэнцэжсэн лаборон л орё гэл. Тэгээд энэ үүдлээс нэг тийм эхнэр нөхөр хоёр ажилдаг. Нөхөр нь профессор, эхнэр нь постдок заяа. Постдок нь тэгээд миний хайж исэн гэж бодцоо юу. Гайхамшигтай юу. Тэгээд алхам бүрий чинь профессортой одоо нөхөртөө репортлдог гэсэн үг шүү дээ. Тэр бол үнэхээр аимшиг. Тэр лавд би бараг 4.5 жил гэсэн чинь. За. Тэгэхээр ингээд юм токсик лабууд байна. Гоё лабууд ч байна. Гол нь профессороо ингээд судлах нь чухал шүү гэдгийг бол дахин хэлмээр байна. За тэгээд
Америк Солонгосын одоо ингээ харьцуулт хийе гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд би нэг хэд хэдэн юм харьцуулах гээд бас ярих юм марчиж магадгүй гэж жоохон нөвтөгтөлц. Тэгээд эхлээд биш дээ. Салингийн хувьд харьцуулъя заяа. За ингээд Солонгосчийн магистрт орлоо гэхэд сарын 700 мянга, 800 мянга, эсвэл 900 мянга гэд лав болгоо өөрөө тийм 700 мянган воноос эхэлдэг байхгүй хөвчлэн. Тэгээ миний хувьд болохоор чинь гэдэг гэсэн. Эхний семестр нөө топгийн хэлний оноотой болохоор чинь баг ингээд тал төлбөрийн ингээ хөнгөлцсөн. Төлбөр чинь улирлын 3 сая вон гэсэн баха. Тэгэхээр жилд 2 улирал байдаг гэдэг чинь жилд 6 сая вон гэсэн үг шүү дээ. 6 сая воны чинь ингээд 3 сая нь хөнгөлөгдөж байгаа байхгүй юу? Нөө хэлний оноотой учраас эхний семестрт тэгсэн чинь манай тэр профессор ихнэр надад тайлбарч чиний одоо үндсэн цалин чинь 700 мянга сарын. Тэгээд би ингээд төлбөрийг чинь ингээд сар бүрд ингээд хуваагаад чиний цалин дээр нэмэхээр ингээд нөгөө 6 сая вон чинь 12 сард хавангууд 500 мянга болж тийгүүт 700 мянгаар 500 мянган вон нэмэхээр чиний цалин сая 200 мянга болж байгаамаа. За тэгтээ чи ингээд талын ингээд сургууль чамд ингээд тэтгэлэг өгсөн байна. Чиний одоо энэ төлбөрийг чинь тэгээ сургууль манай лаб хоёр ч одоо ингээд нэг байгууллага учраас тал цалингийн чинь би одоо тал төлбөрийг чинь аль хэдийн өгсөн гэсэн үг. Тийм болохоор чиний одоо 3 сая вон хичээл төлнө. Тэгэхээр тэрийг ингээд хуваагаад 12 доо хуваагаад ингээд 250 мянган вон ч юм уу мэдгүй тэгээ нэг 900 мянга. Тэгээд 700 мянга дээр 200 нэмээд тэгээд нэг 900 мянган воны цалин авдаг гэсэн магистртаа. Тэгэл тэр чинь ингээд яаш тий байрны мөнгө тэр чинь вонрумд амьдрна. Нэг өрөөнд амьдрна. Тэгэнгүүт тэр чинь нэг 250 мянган вон, 300 мянган вон гэдэг ингээд нөгөөх нь 3-ны 1 нь ингээд явчих штеп. За тэгээд утас, даатгал тэгээд тог мог гэдэг ингээд тог газ гэдэг иймэрхүү мөнгнүүдэд дахиад нөгөө 3-ны 1 нь явчих штеп салинг чинь. Тэгээ үлдснээр нь амьдрах хэрэгтэй болдог байхгүй юу? За тэгээд яг нөхөртэй болохоор тэгээд дашка ажил хийгээд гайгүй амьдрал хийсэн л та. Тэгээд докторт ороод цалин өсдөй. Сая 100 мянган вон болоод бусад лаб сая 200 мянга ингээл ер нь юу яа. Тэгээ бусад лаб болохоор төлбөрийн нэг доор шууд төлөөд өгчин. Эсвэл бас ингээд цалин дээр нь хувааж жоохон өгнө энэ төр янз бүр л үйт юм бэл. За тэгээд доктортой тийм байсан. Тэгээ постдокторт орсон чинь постдокторт ороод 2 сая вон болсон баха. 2 сая вон болоод тэгсэн чинь нөгөө нэг тэр үед чинь тэг амьдрал дэвшлээл ингээд нөгөө нэг тюрум 2 өрөө 3 өрөө ч юм уу тиймэрхүү байрлалнууд рүүгээл нөгөө байрны чинь мөнгө дахиад өгсөн шүү дээ. Тэгээ сарын түрээс нь өгсөн чинь тэгэн гоо чинь нөгөө цалингийн чинь дахиад тал нь яваад өгдөг гэсэн. 700 мянган оны байрны сүлдээ орсон баг шүү. Тэгээд хаан ч очсон биш дээ. Дэлхийн хаан ч очсон ер нь бол байран дээр ер нь цалингийнхаа талыг ер нь бол бараг үгүй шүү. 3-ны 1 дор хаяж 3-ны 1. За постдокторт бол манайх чин Жонжуу гэдэг нөгөө нэг юу жоохон хөдөө гэх юм аашийн цөөл мөвл биш, том хот биш. Тэгээд оюутны хот байсан. Тийм болохоор ингээд постдокторын цалин 2 сая вон байсан. Тэгэхэд бол сөүл мөвл рүү бол 2 сая 500, 3 сая гэ байдаг гэж сонсч байсан. Тэгээд ингээ олон жил ажиллах юм бол мэдээж өсөө явна л да. Хай. Изакай. Тэгээд тэнгуута энд ирсэн заа. Энд ирсэн чинь тэгээд нөгөө нэг жилээр нь идэр чинь гэрээ идэг штэ. Жилийн цалин $60 мянган гэд гэрээ хийгээд жил болгон ингэж өсөө явдаг байхгүй юу. Тэгээд жил болгон гэрээ хийнэ гэсэн үг. Тэгээд эхний жил нь ингээд $60 мянган эхэлж байгаа. Тэгэхээр чи ингээд сарын цалин $5 мянган гэж амар өндөр сонсогдож байгаа шүү дээ. Монголоор одоо хитэнд бараг ингээд 18 сая төгрөг ч юм уу тий. Сарын цалин 18 сая төгрөг гэхээр мангар өндөр сонсогдож байгаа шүү дээ. Гэхдээ яг бол энэ мэдрэгдэхтэй бол тэгж мэдрэгдэхгүй. 5 сая вон юм уу? 5 сая төгрөгийн цалин юм шиг л мэдрэгдэнэ. За тэрнээс чинь 3-ны 1 нь татвар даатгалтай явчихна. Эрүүл мэндийн даатгал чи одоо ингээд солилцооны эрдэмтэн ингээ хамгийн өндөр премиум вакцины төлөх хэрэгтэй байдаг. Нөхөртөө ингээд гэр бүлэрээ төлнө. Тэр нь ингээд
сард 2 удаа цалин буун тэр болгон дээрээс $400 илүү бараг суутгаад сарын $800 цалин суутгаад авчин. Тэгээд татвар суутгах нь цалингийн татвар суутгах нь тэгээд юу гэдэг лээ бас өөр чинь жижиг судгаалт юм аа. Тэгээд гар дээр чинь 3.2-ын нэрэн заяа. 3.2 $3,500 бараг ирэх нь шүү дээ, тий. $3,500-ыг 2 хувааж өгдөг байхгүй. 1,700 гарна. Тэгвэл техний 1,700 чинь байранд яваад. Дахиад 3-ны байранд явчихна гэсэн. Тэгээ үлдсэн нөгөө 1,700-оор амьдрна. За тэгээд сард 4-7 хоног байна. 7 хоног болгон $250 дор хаяж хүнс цуглуулна гэхээр $1,000 нь хүнсэндээ яваад $700 нь тэгээд нөгөө нэг савн шампунь, гоо сайхан гэдэг амьдралд хэрэгтэй юмнууд зөндөө байдаг шүү дээ, тий. Тэрэнд явна. Дээрээс нь бас утас төлнө. Байрны жижигэн даатгал. За тэгээ машины лизингд бол машины лизингээ бас төлнө гэдэг яг амьдрал хардаг байхгүй. Тэгэхээр нэг өндөр цалинтай хэрнээ тэгээ зүгээр амьдрал таардаг. Угаасаа цаанаасаа цалин пост доктор нэг иймэрхүү цалинтай байх хэрэгтэй юм гэдгийг анх тогтоосон хүмүүс тэнийг биш шүү дээ. Тэгэхээр Америкийн байрны мөнгө, амжиргааны өртөг тэднэрт нь тохируулаад яг амьдрал таарах мөнгө үгүй шүү дээ угаасаа. Хаан ч очсон, Солонгост ч очсон чамд амьдрал таарах, сардаа амьдрал таарах мөнгө өгнө. Тэгэхээр ер нь бол одоо шинжлэх ухааны хүмүүс, энэ сурж байгаа хүмүүс бол мөнгө хурааж гин үү, алж гин үү өнтер гэж асуух бол та нар тэр бол ер нь бол ямар инээдэмтэй асуулт болж хувирна гэсэн үг. Юм сургаад явж байгаа тэгээд шинжлэх ухааны замаар явж байгаа хүмүүс угаасаа цалин багтай тийм одоо Америк бусад ажлуудтай харьцуулахад энэ цалин багтаад орж байгаа байхгүй. Угаасаа цалин багтай тий гоё юм мэдээж зөндөө байгаа шүү дээ тий. Чи нээлтэн дээр ажиллана. Энэ дэлхий дээр хинэж хийгээгүй юм туршлан дээр чи ажиллана. Тэгээд түүхэнд нэрээ үлдээж ин чамаа бидрийг одоо өгсөн ч Google дээр нэрийг чинь бичвэл гараад ирнэ гэх жишээний одоо мэдээж шинжлэх ухааны замаар явуулахгүй л дээ. Өдөр болгон өөр юм хийн. Тааваараа ажиллана гэх жишээний тий. Цагт баригдах уу. За цаг гэснээс тэгээд цалингийн хувьд одоо тиймэрхүү байна заяа. Ер нь бол сайхан хаана амьдрал таарна. Ямар ч оронд очсон 3-1 нь татвар даатгал, 3-1 нь байр, 3-1 нь амьдрнаа гэж үзэх хэрэгтэй. Ер нь бол тийм байдаг. За тэгээд цаг гэж ярьсных одоо Солонгост л цаг наргүй ажилуулдаг тий. Тэрийг тэрнээс өөр үнийг надаас аяг асуудаг байхгүй. Угаасаа Америкт хүслээрээ флексибл байдаг гэдгийг сонсоод бүгд Америкт очиж ажиллахсан бас бодож исэн чи анх тэнд байхад хүртэл тэгэхэд чин бас шалтгааллах юм билий. Одоо Солонгост бол эхний тэр 4.5 жил ажилласан лавд чинь 9 to 9 гэдэг өглөө 9-оос оройн 9 хэлдэг гэсэн байхгүй. Бүр 12 цаг. Бүр өдөржин лав дээрээ бүр ядартлаа юм хийгээл орой пепер уншиж байгаа байхгүй. Тэр энергиэр тэр толгоогоор одоо юу уншиж ойлгохгүй дээ чи бас. Тэгээ 9 хүртэл суугаад тэгээд орой очиод чинь баг усан дорол хоолндоо идээл дахиад унтаал өглөө осол мэдгүй өдргөө урсдаг гэсэн зэ өөр Тэгэл Солонгосын тэр ихний лав бол амар их цэвэрлэгийн илэгдэг байсан. Манай лабын бүр манай хятад оюутанд тэгдэгсэн чинь манай гэрээс цэвэрхэн шалтай байна. Эсийн өрөөгөө угаасаа алкохолоор, этанолоор цэвэрлдэг. Спиртээр шалын мөлхөж манай гэрийн шалаа цэвэрхэн би ер нь жоохон хөвтийтэй гэдэг байсан манай лабын хятад. Тэгээ бүр тэгээд зүгээр суулгадаггүй хүнийг одоо 9-6 хүртэл зүгээр суулгахгүй зүгээр сууж байгааг харах юм бол аливаа чинь баг цон хуугаачихтай аливаа чинь угаалтар угаачихтай аливаа сухун гэдэг нь манай хятад сухуна чинь тоос саруулмар бол гэл тэгээ бид нар бас хулганы өрөөг өөртөө цэвэрлдэг гэсэн. Нөгөө 50-60 кг хулганы чинь бүгдийг өөртөө цэвэрлэнэ. Нэг өдөр нь их цэвэрлэгээ хийгээл үн чинь 2 дахь өдөр нь хулганы өрөөгөө цэвэрлээл 7 хоногийн заяа 7 хоног болгон цэвэрлэн штэ. Тэгэл 3 дахь өдөр нь хурал мурал гээл ч юм мэдхгүй
Тэгэл урсаал өгдөг гэсэн. За юм хийгээд байгаа завгүй ажиллаад идэг. Тэгээд гараас гарсан юмгүй. Зүгээр амар л ядарсан. Тийм байсан. Тэгээд нэг фласк гэдэг нэг туршилтанд хэрэгэлдэг бүх л юмыг угааж өөрсдөө хийн. Типийг хүртэл өөрсдөө ингэж цэнэглээд ариутгаад ингээд лабын тэр нэг өдөр тутмын ажил нь бүр барагддаггүй их байсан. Тэр цагийн хувьд бол тэнд бол асар амар ажилладаг гэсэн үг заяа. Тэгээд энд болохоор чин тэр тэгээд тентхэн дуусах чинь. Тэгээд дараа нь тэр чинь нөгөө юу яагаад Солонгосын 2 дахь лабд би орсон шүү дээ. Нэг гоё лаб гэдэг байгаа. Psychiatry лабд. Сэтгэл судлалын лабд орсон. Тэгсэн чинь манай профессор өөрөө сэтгцэн эмч хүн болохоор 2 дахь 4 дахь өдөө заримдаа 3 дахь ингээд 7 хоногийн 5 өдрийн 3-т нь өвчтөд үзчихдэг. Айгуу завгүй. Тэгэхээр бүр лаб дээр ч ирэхчихгүй. Тэгээ 3 дахь өглөө эрт бид нартай хурал энэ ганцхан 3 дахьд ирнэ. Тэгээ амар flexible тайлтай бидний таймтай ингээд бидний хянаа залгаад янз бүр болоод тахгүй. Гар утас руу залгаад багшийнхаа өрөөнд тэдэн цагт хүрээд ирээрээ гэлгээл. Тэгэл багш өрөөнд очиж хийс юм аваач ингээл personal meeting хийгээл тэгж мэгээ ярьчдаг. Тэгээ нөгөө нэг өөрөө сэтгэл зүйч сэтгцэн юмч болохоор ингээд оюутнуудтайгаа айгүй гоё харьцсан ингээд яг өөртөө тааруулж харьцдаг. Өөрөө 2 охинтой гэсэн тэгээ бүр охтодод бүр үг дуурахгүй манай багш ч амар хөөрх. Тэгээд манай тэр багш маань намайг одоо бүр ингээд одоо энэ Америк руу ирэх бүх саппортыг хийсэн шүү дээ. Recommendation letter метрийг бүр янзын бичиж өгч мөгөөд. Тэгээд нөгөө доктор хамгаалахад манай хуучин тэр нөгөө toxic lab-ийн профессортай ингээд уулзж байгаа байхгүй. 2 профессор ингээд яг докторийн хамгаалтаар уулзж байгаа гэсэн чинь манай тэр psychiatry-ийн багш маань тэгж нөгөө нэг хуучин тэр toxic lab-ийн профессорт хэлж байгаа шүү дээ. Манай уянгаа одоо төгсчүүд Америк явах гэж байгаа гэж үгээсээ бүр надаар флекстэд нас хуучин профессорт. Яа тийм хөөрхөн байсан. Я одоо хүртэл багштай харилцаатай холбоотой мэйлээр харилцаж идэг. За тэгээ энд ирсэн чинь нөгөө нэг одоо энд 2 лаб баяр л дээ цагийн үед ямар байсан нэг энд нөгөө нэг хятад профессорын дор орсон шүү дээ эмэгтэй хятад профессор байсан. Тэр тэгсэн чинь 9-өөс 6 байхгүй юу ажлын цаг. Тэгээд өглөө 9 цагт залгана за 9:00-д залгана. Гар утас руу залгана. Лабын утас руу залгана. Ер нь бүх л залгах газар залгана. Манайх чинь нөгөө нэг оффистоо нэг утас, лабдаа нэг утас ингээд янз бүр. Тэр ирсэн үү? Энэ ирсэн үү? 9 цаг яг ингээд залгаа бүгдийг нэг асуу. Хайчаа ирсэн үү? Карлос ирсэн үү? Фернандо ирсэн үү? Тэгээ чи хэдэн цагт ирсэн гэл ингээд залгадаг заяа. Тэгин гута өдөр ингээд бас залгана. Орой залгана. Бүр ингээд тэр хүнээс өдөр заримдаа ингээд 10 дуудлага гарч мэрдэг тийм байсан заяа. Цагийг амар шалгаж залгадаг ингээд. Тэгээд ингээд бүр ингээд 5 цаг боллоод ингээд хамаг ажиллаа суугаад оройн 5 цаг болоод ингээд хамаг ажиллаа дуусгаад ингээд хүмүүс суудлын дээр сууж байгаа шүү дээ ингээд. Би дэвтрээ бичээд юу мэйлэнд хариулаад ингээд тэгэн гот лабын ус руу залгачаад та нарт одоо 1 цаг үлдсэн байна. Та нарын одоо 1 минут 1 цагийг чинь би ингээд салинжуулж байгаа. Тим ажил хий гэдэг. Ажил даалгадаг заа. Тэгээ бүгд ингээд бараас ядарсан царайд хийж байгаа юм чинь. Тэгээд одоо тэр чинь тим сэтгэл зүйтэй. Тим ядарсан байхад ч одоо тим үнэтэй туршилтууд нэг чинь waste of time тий. Waste of energy, waste of material гэдэг. Энерги байхгүй ямар гараас юм их гарах вэ? Тэгээд цаг хугацаа ингээ юу яаж байгаа алдчихж байгаа ингээд туршилт бүтлгүй болонго дахиад хийх болно шүү дээ. Тэгээд тэр чинь бүх туршилт үнэтэй материалаар хийдэг. Тэгэхээр чин тэр үнэтэй материалуудаа ингэж юу яаж байгаа үргүү ингэж зарцуулж байгаа байхгүй. Тэгээ ингээ гараас нь гарсан юм байхгүй болж байгаа байхгүй. Хүмүүсийн бүгд ингээ бүр нэг гэсэн байдалтай. Тэр хин ч юу гэж хэлж чадахгүй шүү дээ тэр чинь. Тэгээд цагийн үед бол team lab байсан. Одоо энэ байгаа lab маань одоо энэ хүүхдийн тархины хавдрын lab маань болохоор манай профессор Канад профессор тэгээд үнэхээр дайггүй ингээд айгу flexible өглөө нэгдүгээр өглөө лабын уралдаа хоёр дахьд болохоор personal meetingтэй гэдэг ганцаарчлсан уулзалт байдаг. Тэгээ бусад өдөр 3 өдөр нь бол ер нь гайгүй. Би хэрвээ өглөөр туршилт хагалгаа магалгаатай биш л бол
Нэг тэг цаг хянаад байхгүй орой эрт явчлаа, оройтож явлаа гэхгүй. Тэгээд нөгөө постдокгууд чинь ингэж хэлдэг өөрөө ингээд тархиаар ажилладаг хүмүүс өөрийнхөө идэвхтэй цагт маш идэвхтэйгээр ажиллаад гоё үр дүн гаргахад болно. Тэгээд ингээд би ингээ ажиллаар дараад цаг бүртгээд ингээд хахаар угаасаа хүмүүсийн гараас юм гардаг гэдэг би мэдтiin. Тийм болохоор ялангуяа постдокторууд бол тархиа ажиллуулж юм унших шаардлагатай байдаг учраас өөртөө зохицуулаад юмнуудаа хийчих. Ингээд ингээ гол нь дайдлайн өгчдөг. Ингээ би одоо ингээд он гарахаас өмнө ийм дата надад хэрэгтэй байна. Чинь одоо ийм дата хизээ гаргаж өгч чадах вэ? Хэдэн хулган дээр хагалгаа хийгэж ингээ тооцоолоод хулганаа захиалаад ингээд гаргаад өгөрөө гэдэг дайдлайн өгчдөг. Тэгээд тэрэнд нь багтаал юм хийчихвэл ямар ч асуудал байхгүй. Дандаа гоё ингэж магтаж урамшуулж идэг. За тийм цагийн хувьд болохоор юм янз бүр байдаг байх нэ. Продюсероос шалтгаалдаг байна. За тэгээ дараа нь хамт олон. Хамт олонны хувьд чинь нөгөө нэг Сомбо Хүбэ гэдэг нь Солонгост ч амар мэддэг шүү дээ. Ингээд төрүүлж лавд орж ирснийхээ үгийг үг дүггүй сонсож дагаж одоо далд ор гэсэн газар нь далд орж ил гар гэсэн газар нь ил гарч тэгж одоо ингэж Сомбо senior амир хүндлэх ёстой байдаг шүү дээ тий. Тэгээд Солонгосын бүх лавд бараг нэг ийм хүн байдаг заяа. Цэргээс зугтсан нэг 5 жил болсон эрэгтэй докторийн оюутнууд Солонгосын бүх эрэгтэйчид цэрэгт явах ёстой байдаг. Гэхдээ тэрнээс зугтаж лав 5 жил ажиллаж болдог байхгүй. Тэгээд тийм нэг хүн байдаг. Тэгээд Солонгос эмэгтэй оюутнууд байдаг. Тэгээд OCD тий. Одоо бүгд OCD заяа. OCD гэд ингээд ардаас чинь дагаад ингээд энийг ингэж тавих байсан чинь яга ингэж тавьсан бэ гэж чамайг ингээд ардаас нь дагаад мөрөж мөшгöd бүх юм чинь шалгаад алдаа гэж яага явдаг. Тийм оюутан байдаг. Оюутнууд олон байгаа. Тэгээд постдокторууд байгаа. Постдокторууд бол чамаар одоо бүхэл туслах ажлуудаа хийлгээ дээрэс нь чиний байгаа байдлыг бүгдийг продюсерт чинь репортлдог хүмүүс байгаа. За тэгээ ийм гурван төрлийн хүмүүс бол бүх лавд байгаа заяа. За тэгээд эхний 1-2 жил бол бүр чардаан тэгээд тэр амир нөгөө тийм атгаг санаатай докторийн оюутнуудаас их юм сурч авах ч гэсэн чамааг бол нилээн зоож зааж өгөн заяа. Тэгээд миний бүр ингээ өсмөс унж исэн шүү дээ. Ингээ арталтаа бүр ийм том халцрахаатай болж бүр ингээ стресст ороод ингээд минут тутмаа хүн ингээ хянуулж ажиллах чинь тэгээд ер нь нэг тийм бачимдсан байдалд оруулж тийм байлээ. Тэрнийг солонгосчууд нэг жижигхэн газар нутагтай тэгээд тийм нэг жижигхэн ахархан гатгаг бодол санаатай өрсөлдөө ихтэй юм хүмүүс байдаг байхгүй гэхгүй. Тэгээд ер нь бол тэр хүмүүсийг чи яаж дийлэх вэ гэх юм бол маш сайн уншиж, маш сайн төлөвлөж тэгээд ингээд туршилтаа маш сайн хийж үр дүн гаргаж продюсер чинь чамд сайн болж байгаа ингээд продюсертэй нэр хүнд олж авч ийж тэд нар чамд халдаж чадхаа байлдаг. Тэгээд тэр болтол бол ингээд тэдний үгээр ингээд бүх юм хийн штэ. Амар одоо ингээд яриул ингээд бүр ингээд энэ цаг бүр барагдахгүй их юм болно. Тэгээд яваандаа бичлэгүүд дээр ингээд бас ярьж болох юм. Гэхдээ би ингээд зөндөө их юм сурж авсан болохоор бас тийм амар муулмарк байна. Тэр бас миний ингээд бас буруу байгаа штэ. Юу ч мэдгүй хэлний барьертай ингээ очсон тэгээд угсаа ангаах төгссөн хүн ингээ шинжлэх ухааны зам руу орохоор шинжлэх ухааны замаар орохоор ч ингээд пайпедэж яаж барих юм мэддэггүй шүү дээ. Тэгээд тэр мөрийг чинь бүгдийг л тэр хүмүүсээс сурсан л та. Тэгэхээр бас амар муу хэлэлтгүй. Тэгтээ ингээд сэтгэл зүйн ингээд травмад оролтол байсныг маань бодоход бол жоохон бүр хэцүү. Одоо тэгтээ гайг болчих тээ. За одоо бүр инээгээд ярих төвшөнд очсон биш. Тэгэхээр ингээд та нар тийм одоо нөхцөлд байгаа бол тий наа чи ингээд инээгээд ярих өдөр ирнэ. Тийм болохоор өнөөдөр хүчтэй аваарай гэж хэлье. За энтхийн хамт олон бол тий энтхийн хамт олон болох юм бол тийм Сомбо Хүбэ гэсэн байхгүй шүү дээ. Senior junior гэсэн байхгүй гайгүй.
бүгд л нэг төвшөнд ингээд найз шиг харилцсан. Лабын хурал мурал хийхэд чи ингээд баг ингээд өглөөний цайгаа уугаад буу халж байгаа юм шиг ингээд тэрийг ингэсэн энийг хийсэн тэрийг нэр юу гэж бодож гин хүүе нэрээ тэр тэгсэн байлээ ш тэгэл баг чиний нөгөө тэр туршилт чи юу болж гин гэх мэгтэй ингээд айгүй гоё ярьдаг. Солонгост лабын хурал ингээд гашуудалд очсон юм шиг бүгд номхон суугаад профессор нь урд гарч ярьж байгаа хүмүүсийг загнаад чарлаад орилоод алдаг байсан шүү дээ. Тэгээ бүр ойлаа майлаа болно шүү дээ. Тийм болд. Энд болохоор тийм байхгүй. Манай профессор ингээ бүр ингээ тойрон ярилцсан ингээ нэг амар презентацийн тавих ч албагүй зүгээр л тэр 7 хоногт нэр тэрийг хийсэн, энийг хийсэн, тэр тэгсэн, тэрийг хийсэн чинь тэр онцгой болсон. Дахиад энэ 7 хоногт нэг хийнэ минэ гэл нэг тиймэрхүү энгийн яриа шиг өрнөдөг нь аягүй гоё. Тэрэнд би ингээ анх тасахгүй ингээ чимээгүү суугаад гэсэн чи уянга яга чимээгүү суугаад идэг намайг тийм гот нь мэдгүй миний ингээ culture би ингэж сурж ирсэн болохоор одоо ингээ гинт хүмүүс дотор ороод баахан юу ярихаа би мэдэхгүй ингээд нэг ганцаарчлсан уулзлан дээрээ тэгэж хэлсэн чи зүгээр л юу дотор ч юм бодогд чинь тэгэл тэрийг л яриад байхгүй гэдэг чийсэн. Тэгээд хамт олонны хувьд бол ер нь дажгүй. Эндээ тэг өөрөө пост доктор болохоор нөгөө оюутан биш учраас нэлээд гайгүй хүндлэгдээд доор туслах маслахтай ингээ гайгүй ажиллаад байгаа. Тэгээд нөгөө хулганы ажил ин виво туршилт ч айгүй хэцүү. Тэгээ манай энэ давхарт байдаг 3 лабд ингээ хийж чаддаг 2 хүн байгаа. Тэгээ нөгөө лабд Мишель гээд нэг Америк хүн байгаа. Тэгээд манай лабд болохоор би ганцаараа тэгэн гут ч ингээд бусад лабаас одоо өөр лабаас танаа уянгаагаар чинь юу хагалгаа хийлгээд хідэн сампл бэлдүүлж авч болох уу энэ гэж асуудаг бүр. Тэгээ ер нь бол дажгүй хамт олонны хувьд бол дажгүй гайгүй баг шүү. За нөгөө нэг токсик лаб одоо энд Америкт мөртлөө өөр токсик лаб биш. Тэгээ хятад профессортой токсик лабд бол дунд нь манай профессор яс хайчдаг байсан болохоор бид нар бүгд өрсөлдөгчд байсан. Яг гэх юм бол одоо над руу залгангуудаа Карлсын талаар асуугаад Карлос календар дээр өнөөдөр тим юм хийнэ гэж тавьсан минь хийсэн үү яг гэж асуугаад Карлос руу залгангуудаа уянгаа өнөөдөр юу хийнэ гэсэн одоо тэдэн хагалгаа хийнэ гэж календар дээр тавьсан минь хийсэн үү яг маг ингээ асуугаад тахаар чи ингээд бүгднийг би биенийх нь тагнуулга ичиж байгаа. Тэр хин хиндэж итгэхгүй хин юугээ хэлчихэж байгаа. Тэгээ мушиг нь хооронд нь ярьсан юм мушиг нь Карлос тэгэж хэлсэн шүү дээ. Чи тэгэж хэлээ үстэй гэл ингээд амар мушиг нь тэр мөр ингээ бүгдийг өрсөлдөгч амар токсик environment бүгд ингээ би бинээс ингээ зайгаа барьяастай. Тийм эвгүй хамт олныг бол үүсгэсэн байсан байна. За профессорын ялгааг дараагийнх нь ингээ профессорын ялгаа байгаа байхгүй тий. Одоо энэ дээр дахиад нэмээд хэлэхэд хятад профессорыг бити сонгоорой гэхгүй. Хятад профессорыг бити сонгоорой. Тэгээд Солонгост профессороо олох гэж байгаа бол тэгээд яг өөрийнхөө дуртай салбарын мундаг хүнийг олоорой. Тэгээд тэр хүнийг бас ингээд зарим нь бүр ингээд хит ажилдаа мундаг ч гэсэн шарын шингийн хувьд амар хүмүүс байдаг байхгүй бүр ингээд галзуугаар алдартай сургуультай. Тийм хүмүүсийг яаж мэдэх вэ юм бол амархан шүү дээ. Доор нь ажиллаж исэн тэр пейперт байгаа хүмүүсийн нэр нь байж идэг шүү дээ. Хэвлэгсэн пейперт нь тэднэр лөө мэйл бичээл тэгээл тантай ингээд зүүм ярилцлага хийж ингээд хэдэн зөвлөгөө авах гэсэн юм аа ч гэдэг юм ингээд тийм бахан реквестүүд явуулаад тэр хүмүүс рүү нэг нь ч зөвшөөрж л таараа шүү дээ. Тэрнээс нь яринга ингээд танаа профессор ямар хүн байсан бэ гэдэг юм асууж масуу. Тэгээд нэг жоохон тип аваад Солонгост бол ихэнх сургуульд нь Монгол оюутнууд байх гэж бодож байна. Тэднэр лөө холбогдоод асууж болно. Америкт байх юм бол хятад профессорууд угаасаа тиймэр алдартай юм билээ. Тэгээд би ингээд тэнд хэцүү байдалд байхдаа ингээд мундаг профессор Монгол ах эгч рүүгээ залгаал би яах вэ? Хятад хүний дооргол аргагүй шүү дээ. Наасаа гар гэж шүү тэгж. Тэгээд бусад одоо өөр улсын Солонгос профессор өөр одоо Америк профессорудаас ч асуусан хятад хүний доор ажиллаж яхан гарал идэгсэн. Шууд соль гэдэг юм бэл. Тэгэхээр анханаас хятад профессор дээр бити ирээрэй гэж хэлмээр байна.
За тэгээ стрессний хувьд харьцуулахад биш үү? Одоо Солонгост угаасаа хүнийг ингээд мал шиг ажиллуулж чаддаг газар шүү дээ, тийм. Тэгээ тэрнээс нь ингээд бүр ингээд сик болоод бүр ингээд хэцүү болоод тэгээд ингээд ер нь өөр газар очиж ажиллая гэж анх ингээд аплай гэж хэлчихсэн шүү дээ. Тэгээд дашкаажсэн нөгөө нүүлгэлтэй ажил хийдэг. Тэгэхээр чи ингээд мөр гар нуруу бүгд өвдөөд тэсээ ерөөсөө ийм биеийн хүрсний ажил хийхгүй тийм газар руу очих хэрэгтэй юм байна гэдгийг нааш ярьсан. Тэгээд стрессний хувьд болохоор бас л профессороос шалтгааллах юм бэлээ. Солонгост би хэлсэн шүү дээ, тэр эхнэр нөхөр ажилдаг байсан эхний лаб болохоор чинь тэгж хүнийг ингээ 9-9 хооронд ажилуулдаг. Тэгээд ингээд өглөө хоцорч моцорох юм бол амар том serious асуудал болгож босгож ирэл лабынхандаа кофе хоцорох юм бол лабынхандаа кофе авч өгөх ёстой өмсдөөч гэдэг юм ингээд маш том асуудал болгож хувиргадаг байсан. За тэгээд хоёр дахь тэр psychiatric лабд болохоор чинь манай профессор тэгж амар стресс өгөөд байхгүй. Тэгтээ ингээ ажилд ингээ байнгын завгүй байна л да. Тэгтээ ингээ бүр ингээ уул аваа шиг ажил өгөөл тэрийгэ хий, энийгээ хий гэл ингээл гайгүй. 7 хоног болгоно л үзүүлэх юмтай хийсэн юмтай байгаа том л багш ингээл энийгээл гэл ингээл энийг өчтэй. 7 хоногжингоо юу ч хийхгүй сайхан тоглолт наргиж яваад хов басан байх юм бол харин бас алуулна л та. Манай хятад оюутнууд бас тэгж алуулдаг л байсан. Тэгээд энд болохоор чинь одоо энд ирэхээр чинь тэр хятад профессорын доор болохоор тэгж морь мал шиг зүтгүүлж ажиллаулдаг байсан. За тэгээд энэ лаб болохоор одоо ингээд стресс бол гайгүй. Манай түрүү хэлсэн шүү дээ. Манай профессор ингээд оюутнаа ингэж overwhelm болгож ингэж ажиллаар дарж burn out болгох хүсдэггүй. Тэгсэн хүн угаасаа гараас нь юу ч гардаггүй, ажил нь ерөөсөө урагшилдаггүй. Бүх юм ингээд шал ингээд хэрэггүй зүйл болж хувирдаг. Тэгээд энд чинь дандаа ингээд үнэтэй туршилт хийдэг штеп. Би ингээд сүүлдэхэд special transcriptomic гэдэг 10x genomics-ийн kit авч байгаа байхгүй. Тэгээд тэрэнд чи 12 sample-ийн kit авахд чинь $30,000 авч байгаа байхгүй. Бараг 100 гаруй сая төгрөгийн туршилт би одоо хийж байгаа гэсэн үг шүү дээ. За эн чинь зөвхөн нэг туршилт нь. За тэгээд long read RNA sequencing юу лээ sample бэлдээд явуулахад тэр бараг ингээд $60,000 туршилт гэдэг ингээд маш өндөр хариуцлагатай туршилтууд хийж байгаа байхгүй. Одоо ингээд ийм өндөр үнэтэй туршилтыг би дэлхийн хаанч хийх одоо ингээд ялангуяа Монголд очиод ингээд хийх боломжгүй шүү дээ, тийм. Тэр одоо ингээд энэ нэгэн сураад явж байгаа ингээд шинжилгээ ухааны замаар явж байгаа юм чинь энэ олдсон боломжн дээр ингээд атгаал ажиллаж үтсэн дэр шүү дээ, тийм. Do you have something? Yeah, in about 5 minutes. Okay. За энэ митингтэй олчлаа гэж би өргөжлүүлээд ярий гараад. За хэдүүлээ одоо өргөжлүүлээд ярий. Түрүүн юун дээр зогссон байлаа гэж сая бичлэгээ жоох ухраад харсан чинь нэг үнэтэй туршилт хийдэг. Тэгээд одоо энэ бол нэг scientist хүний хувьд тийм ийм үнэтэй туршилтыг ийм боломж нь байгаа дээр атгаал авсан дээр штэ гэл ярьж ирсэн штэ. Энэ бол яг үнэн бохгүй юу? Одоо намайг яагаад их орондоо очиж ажиллах байгаа? Одоо болно штэ энэ төр гэдэг байхгүй юу? Тэгэхээр бол одоо DNA-ийн төвшөнд нь ингэж үнэтэй туршилтуудыг хийгээд тэр хавдрын мутацуудыг олоод дэмжлэг харга нээн гэдэг бол Монголд одоо ямар төвшөнд явж байгааг нэстэй надад ямар ч ойлголт байхгүй. Гэхдээ Солонгост тийм амар хийдэггүй байсан юм чинь энд нэлийн дээр байгаа хаа л гэж бодож байна. Тэгээд энд л хийх боломж байгаа юм чинь энийг нь ашиглаад зөндөө олон юм хийж үзээ сураад дэлхийн шилдэг тоног төхөөрөмжүүдтэй газруудтай төхөөрөмжүүдийг ашиглаж үзээд тий. Тэгж ажиллаж үзсэн нь бол зөв гэж бодож байгаа. Тийм тоног төхөөрөмж гэснээс нэр
энтхийн тоног төхөөрөмж Солонгосоос хамаагүй лаг. Одоо манай лаб гэхэд ингээд $190,000 нэг микроскоп захина гэж байгаа байхгүй. $190,000 ч одоо бараг 500-600 сая төгрөг үзтий. Тэгээ Монголд болохоор чинь бараг нэг жижигхэн төсөл чинь 20-30 сая 100 сая төгрөгн дотор л эргэлтдэг гэж сонссон юм байна. Тэгээд энд болохоор чинь сая доллар дотор эргэлтэнэ. Тэгээл манай лабын фонд гэж чинь $5 сая моллар гэл. Тэгээд ингээд $190,000 нь ганц юу лээ микроскоп авах чинь тэр чинь юу ч шүү байгаа зү. Ямар ч туус мус хайшлах шаардлагагүй. Зүгээр л аавна. Энэ микроскоп нь би ирэхээр өвчлөг гэж харуулна бас. Өөр дээр инкубашн те STJ чинь тэгээд тайм лапс буюу эсийг ингээд 72 цагийн турш хэр ургаж ийн нүүдэлж байна гэдгийг ингээд камертай юу байхгүй. Бараг ингээд камертай эс ургана гэсэн үг юм да. Тийм микроскоп захиалж байгаа. Тэгэл энэний өмнө ингээд бас юу лээ. Бас нэг $150,000 нэг аппарат аваад тавьсан гэл. Энэ дэр бол ингээд дэлхийн хамгийн сүүлийн шилдэг гэсэн технологид л аваад тавиад байна. За тэгээд Солонгост болохоор чинь миний байсан лаб болохоор чинь тип мипи ингээл өөрөө хийгээл бүх багшуудаа өөрөө хийгээл ингээл болж л өгвөл мөнгө хэмжих гэлээдэг гэсэн манай тэр пост доктор. Энд болохоор болж өгвөл цаг хэмнэхийг боддог. Хурдангаас худалдаж аваад хийчих юм бо. Цаг л хэмнэх нь чухал гэдэг. Бүх юмыг худалдаж авч гэдэг. Цаг хэмнэх боломжтой бүх зүйлийг ер нь бол хийдэг гэсэн үг. Тэр нь бас даваа тал байна. Тийм газар ажиллаж үзнэ гэдэг бол бас хувь тохиол үстэй тий. Хувь тохиол юм бэ нэр. Ийм үнэтэй туршилтуудыг ийм мундаг технологи дээр нь тоног төхөөрөмж дээр нь ингэж ажиллах боломж олдно гэдэг бол хувь тохиол юм байна. Нэг одоо өөр бас нэг олон оронд ингэж юм туршилт хийж үзэх боломжтой хэр барыг олдохгүй л гүдээ гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна? За тэгээд энд бол тэрнгөр амар ялгаатай байна. За тэгээд ажиллах арга барилын хувьд болохоор Солонгост ингээд юу яжсан. Team work багаараа ажиллах гэж байхгүй independent work хуваараа нэг төсөл авсан бол тэрийг эхнээс нь дуустал ингээ ганцаараа хийгээд маш их цаг хугацаа шаардна. Эсийн ажил хийх ёстой бол чи тэрийгээ сураад хийн. Хулганы туршилт хэрэгтэй бол тэрийгээ сураад өөрөө хийгээд дата анализыг бол тэрийг өөрөө сураад хийн гэх жишээний. Ингээ маш их цаг хугацаа ордог байсан бол энд багийн ажил collaboration гэдэг бусад бүр лабтай харьцаж, бусад сургуультай, бусад мужуудтай, бусад орнуудтай харилцаж ингэж ажилладаг. Хин юу хамгийн сайн чадна тэрнгээр нь мөнгөний өгөөд хэлэгчи. Лаб дотроо болохоор уянгаа хулганы ажилтай мастер юм бол лабын бүх болгоны ажлыг хийн. Ражи бол эсийн ажилтайсан юм бол одоо эсийн molecular biology бүх ажлыг хийн. Тэгээ өөрсдийн төсөлтэй. Гэхдээ би биндээ туслаад тэгээ би бинийхээ пейперт нэрээ оруулаад юм уу co-first author энэ төр ороод явчих болно. Тэгээд ингээд цаг хугацааг хамгийн түрүүнд хэмнэх нь хамгийн чухал учраас багаар ажилдаг ингээд. Наоми болохоор чи ингээд туслагч бүхний ордер бүх юм захиална, бүх юмыг ариутгах юм бол ариутгах нь тэгэл хагалгаанд туслана, хулганд туулна гэх чинь тий. Ражи болохоор чин тэр гений инженерчлэлийн бүх юм хийн, нокдаун хийн, CRISPR-Cas9 системийг хийн. Тэгэл PCR, Western blot гэдэг энгийн туршилтуудыг оюутнууд PhD-ийн оюутнууд хийчихнэ. Джейми гээд 7 жил пост докторийн туршлагатай Канад хүн байгаа. Тэр болохоор ингээд грант бичгэд туслана, пейпер бичгэд туслана. Хажуугаар нь IP, immunoprecipitation гэдэг хэцүү co-IP энэ хэцүү туршилтуудыг хийн. Яг чаддаг юмнуудаа хийх би биндээ хийж туслаад тэгээд ингээд хурдан пейперийг үйлдвэрлэдэг. Том nature-ийн пейперүүдийг 2-3 жилийн дотор үйлдвэрлэдэг гэсэн. Тэгээ одоо харж л бай хитүүлээ. Тэгээд
Ингэж ажилтаа ажиллах арга барилын хувьд л өөр. За Солонгост бол тэгж тустай ажилладаг тий. За тэгээд өөр чи юуг нэмж хэлье да гэж бодчихлаа. Тэр Toxic Club-ын талаар нэрээ нэг жоохон ярих гэж үзсэн шүү. Энэ Toxic Club гэдээ байгааг нэг тийм хідэн критериуд үйд юм лээ. Тэр нь ингээд бид нар чи ингээд ажиллаас стресстэй л ингээд шууд халж маш тэнэгдээс ахарна ингээд пост доктор хаалаа хүний нөөц мөстэйг ингээд харилцсан шүү дээ. Тэгэнгუთ тэднэрээс ийм юм өртсөн байна гэд ингээд хэлж байгаа байхгүй юу. Одоо ингээд Toxic Club гэх нэгдүгээр ингээд микро менежмент гэдэг. Микро менежмент гэдэг нь чиний цаг тутмыг хянах, алхам тутмыг чи хянах, ингээд бүр нарийн микро төвшөнд нь чамайг хянах гэсэн үг байхгүй. Тэгэл ингээд би нэг бичлэгэн дээр бас оруулсан ингээд календар дээр цаг тутам юу хийх ингээд бичдэг гээд. Тэгээ тэрийг ингээд хийсэн үгүй юу гэж шалгана гээд. Тэгээд итгэхгүй нэ гэсэн үг л дээрээсөө тэр нь бас хоёрдугаар критерий болоо lack of trust гээд итгэлцэл байхгүй ингээд ажилтнаа итгэхгүй байх гэдэг нь тэр ажилтан юу ч хийгээд профессор итгэхгүй бол одоо яах юм бэ тийм үстэй. Бинэр нь ингэж тагнуулуулдаг. Тэгээд та нар ингээд төсөөлдөө ингээд ажил дээрээ сууж яхад чинь хажуудлын чинь сууж байгаа хүн рүү утсаар залгангууд ингээд уянгаа юу хийж ийн гэд асууж байгаа сонсогдоод тэгээ нөгөөдг нь юу гэж хариулахаа мэдэхгүй одоо уянгаа энд хажуу сууж ийна гэдэг юм бол өнөөдөр тим юм хийсэн үү өнтер гэл мэдгүй би мэдгүй байна хийсэн баха түрүүн энэ юу оффист харагдахгүйсэн шүү дээ энтер гэх юм ингээ бүр хачин байдалд оруулж байгаа байхгүй хамт сууж байгаа хүмүүсийг тэгэл над руу залгаад бусад хүмүүсээ асуугаал гэх жишээний заяа. За тэгэнгуутаа аюу threatening гэдэг бас 3 дугаарт ингээд сүрдүүлэг юу одоо ингээд чиний ингээд зан арын чинь чи надад тохируулж ажиллаж чадахгүй бол би чиний визийг сунгаж өгч чадахгүй ингээд пост докторууд 1 жилийн визтэй гэж хэлсэн шүү дээ. 6 жилээр сунгадаг. Визийг чи сунгаж өгч чадахгүй шүү. Эсвэл би чамаа одоо халлаа сарын дотор ажиллаа болоод гараарай гэж мэгдэг зэ. Намайг бүр тэр өмнөх Toxic Club доход 3 удаа халсан гэж бодоо. Эхнийх дээр нь халлаа, үлдээч халлаа, дахиад нэг жоохон байгаа чи халлаа. Тэгээ би бүр ажиллаа олцсон, шинэ ажиллаа олцсон баг чаа. Чи бүр төгсгөлийн өдөр хүртлээр ажиллах хэрэгтэй гэд. Уг нь ингээд ажилт нь 15 хоног жилд амрах хэрэгтэй гэдэг байхгүй юу. Тэгээ би бүр day off авъя гэж өгөхгүй гэв. Сүүлийн хэдэн өдрөө би day off аваад би ингээд жоохон амарч байгаа шинэ ажилд ормоор нь штэ. Тэгээд өгөхгүй өгж мөхөөгүй бүр ёо. Тэгвэл өгөхгүй эсвэл би чамаа халлаа энэ. Амар тэгснэ ингээд уцаар ингээд заримдаа ингээд ярихтай. Гинт уурж уурлаад би ер нь чиний визийг сонгож өгөө боллоо энэ төргээ орилон заяа. Омоо. Тэгэл өстэй. Тийм verbal treatment хийж байгаа байхгүй. Ингээд хэл амар доромжилж, хэл амар сүрдүүлэг хийдэг. Энэ гадаад оюутан, гадаад одоо солилцооны эрдэмтэн ингэж визээр нь дарамтлна гэдэг бол маш том этикийн асуудалд маш тийм моралгүй, ёс зүггүй, ёс суртахуунгүй явдал байхгүй. За тийм явдал бол ингээд зөндөө болдог гэсэн үг тэр лав. За тэгээд дараа нь ингээд бас inconsistent direction and work interruptions гэж байгаа. Тэгээд ингээд заримдаа би хэлж өдөрт ингээд 10-20 удаа залгадаг ингээд яг ингээд хагалгаа хийгээ сууж байгаа. Залгаа мессеж үчээд алдаа гаргаад нөх хулгах нь үгүй шүү дээ. Эсвэл ингээд туршилт хийгээл яг ингээд төвлөрцөн сууж байгаа чинь гинт ирэх ч юм уу, гинт залгах ч юм уу ингээд амар их цаад болдог туршилтанд. Тэгээд ярилцаж өөрийнх нь гэдэг хүснээр ингээд хийж яхад гинт уцаар залгаад өөрчлөн гинт надхаа болт тэгж ингэж хий. Ингээд хүнийг ингээд өөр нь шок, паникт байнга оруулдаг гэсэн. Тэр нь ингээд бас toxic environment гэж явж байгаа юм байна л да. За тэгээд жишээний одоо юм toxic lab байд юм билээ шүү. Тэгээ ер нь хятад профессорууд тийм байдаг гэдгийг бүгд мэддэм билээ. Энэ манай Ражи, Наоми энэ чинь өмнө бас хятад профессоруудтай ажиллаж үзсэн. Тэгээд тэр хоёр ч гэсэн toxic lab байж үзсэн. Үнэхээр амар байсан. Яагаад тийм гэдгийг ерөөсөй ойлгодгүй гэт. Тэг чис аргагүй манай Наоми ч бүр Америк юм чи яаж ойлгохгүй. Тэр Ражив ч яг
Тэгээ бас Азийн болохоор хятад угаасаа тийм гээд дисэл гарсан билээ чаавс. За тэгээд хамгийн сүүлд нь одоо ингээд Солонгосоос нааша apply даад ажилд ирье гэж бодож байгаа хүмүүсийн хан бол нэг эхлэх мөнгөтэй ирэх хэрэгтэй. Одоо шинэ улсад шинээр амьдрал, шинээр бүх юм чинь шинээр эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр ингээд дор хаяж 10-аас 15,000 доллар. Манай Вьетнам бол бүр 20,000 доллартай иргэн намайг тэгээс. Тийм мөнгөтэй ирэх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ Америкчин маш их тархуу суурьшсан газар болохоор зүгээр нэг CU convenience store пянижом хааш байхгүй. Хаашиж явсан чи машинтайгаа явна. Бүх юм drive through. Тэгээ машин хэрэгтэй, машин авах мөнгөтэй ирэх хэрэгтэй. Яг гэх юм бол чи одоо ингээд их 90-30 чам зээлийн түүх кредит скор үүсээгүй байх учраас маш өндөр хүүтэй машин авах болон зээлэр авах бол тэгэхээр машин авах мөнгөтэй ирэх хэрэгтэй дор хаяж 10,000 доллар. Тэгээ 15,000 доллар. За тэгээд байранд орохдоо байранда down payment гэдэг нөгөө пуужинг юмгээ солонгосоор тэгдэж шүү дээ барьцаа мөнгө. Дор хаяж 1 юм уу 2 сарын барьцаа мөнгө өгнө. Гайгүй 1 сарынхыг бол өгөх баг. Тэгээд 5,000 доллар тэрнт чинь бараг орно. Тэгээд байранда орчод чи нөгөө ормор авна шүү дээ. Тавилга авна. Тогчуулна, галтогооны хэрэгсэл авна. Бүх юмаа шинээр эхэлнэ. За тийм мөнгөтэй ирэх хэрэгтэй юм байл шүү. Гэж хэлмээр надаас одоо хэдэн төгрөгтэй очивол болох вэ эхлээд гээ асуугаад байдیں۔ Дор хаяж 10-аас 20,000 доллартай ирж иж эндэж нэг машинтай, байртай тэгээд нэг дараа ихний цалиндаа хүртлээ ингээ айтайхан амьдрын шүү. Тэгээ байраа олтлоо чи эхлээд хэд хоног Airbnb-д байрлана. Airbnb чинь өдрийн дор хаяж 150 доллар гэж явж штэ. Зя нэг иймэрхүү байлаа. Энэ бичлэгийг бараг 2 хувааж тавих юм шиг байна да. Гэтэ одоо хэлийгсэн бүхэл юмаа бараг багтаах шиг боллоо. Тэгээд одоо бичлэгийн төгсгөлт хэлэхэд одоо намайг үздэг баярлаа. Тэгээд намайг үздэг хүмүүс дандаа над чиг юм introvert хүмүүс үт юм шиг байна. Тэгээд ядаж лайка дараарэ. Лайка дарах юм бол хин лайк дарсан чи харагдахгүй шүү дээ. Тийм болохоор ингээл ядаж лайк дараарэ. Тэгээд дараагийн үнд чинь миний бичлэгийг санал болгоно. Тэгэх юм бол ингээд янз бүрийн хов муу аимшиг муухай бичлэгнээс илүү шинжлэх ухааны бичлэгч болтгоо нэг жоохон таруулахгүй үсттэй. Тэгээд надад ч гэсэн мэдээж тус болно. Тэгээд баярлаа. Намайг үздэхэд баярлаа. Тэгээд комент хийвэл бүр их баярлалаа. Комментоос амар урам авдсан билий. Нэг эможи үлдээсэн ч гэсэн баярлалаа шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Турбака өглөө үзэж байгаа хүмүүс нь өдрийг сайхан өнгөрүүлрээ. Орой үзэж байгаа хүмүүс нь сайхан мөрөөрэй. Bye.